Хүний эрхийг хүйтний оргилд тунхаглая. Хаан хөлгийг микрофон дээр урьж байна. За энэ манай Чимбах оюун бодох Монголхүү нар маань хамт гарч ирья гэд хамт гараад ирлээ. Тайзанда баярлалаа эзлэрээ. За тэгэхээр 1948 онд нэгдсэн улсны байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглан зарласан. За нэгдсэн улсны байгууллагад элсэн орох гол болзол нөхцөл шаардлага бол энэ тунхаг бичиг байдаг юм аа. Танай улс хүний эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх энэ тунхаг бичгийг хэрэгжүүлж чадах уу гэдэг ийм гол асуулт асуудаг. Монгол улс бол 1961 онд хэрэгжүүлж чадна гэдгээ илэрхийлснээр нэгдсэн улсны байгууллагын бүрэн эрхэт гишүүн болсон. Тэгэхээр шууд тусгаар тогтнолтой холбогддог. Нэгдсэн улсны байгууллагын бүрэн эрх гишүүн болно гэдэг маань. Тусгаар тогтнолын баталгаа маань хүний эрх чөлөө юм а гэдэг нь бол үүгээр харагдаж байгаа маа. Харамсалтай нь одоо хүндрэлтний нийтлэг үндэслэл болсон хүний эрх чөлөөг дээдлэн эрхэмлэх учиртай. Энэ амлалтаас сүүлийн тодорхойлж хэлбэл сүүлийн 8 жил тасралтгүй ухарлаа. Бүх индекс, бүх судалгаа, бүх үзүүлэлтээр Монгол улс хүний эрх чөлөөгөөр ухарсан ийм олон улсын үзүүлэлтүүд гарч байгаа учраас өнөөдөр бид нар хүйтнийг ажиглахгүйгээр цөөхөлөж гисэн энэ микрофоны ард цуглаад байгаа юм аа. Энэ 48 онд батлагдж байгаа хүний эрх чөлөөний тунхаг бичиг нэг л өдөр тунхаглагдаж одоо бий болоогүй. Хүний эрх чөлөө бүрэн хангагдсан гэсэн үг биш. Өнгөрсөн бүх зууны туршид хүний эрх эрсдэлтэй явж ирсэн. Цаашдаач бид нар хүний эрх чөлөөний өндөр сонор сэрэмжтэй байх ёстой гэдгийг энэ өдөр нэхэн сэргэн санах ийм учиртай өдөр болж байгаа юм шүү гэдгийг лайв үзэж байгаа энд сонсож сууж байгаа та бүгдтэй бас нэг сануулж хэлхийг хүссэн юм аа. Нэг микрофон дээр гарч ирсэн. За хоёр дахь мессеж юу вэ гэхээр зэрэг Монгол улсад маань ямар асуудал тулгараад байгаа вэ? Нэг л зүйлийг би онцолж хэлхийг хүсэж байна. Дарангуул нэг л өдөр ирдэг. Ингэхдээ дарангуул ирсний хойно өнгөрсөн цаг хугацааг нэхэн санах юм бол энэ дарангуулыг тоосгоор нь өрөөд явж исэн юм байна. Тэрэнд бид нар ямар хүлцэнгүй ажин түжин сууж исэн бэ гэдгийг ойлгодог гэдэг. Одоо яг энэ дарангуулын сүүлийн хэдэн тоосгын хамгийн аюултай тоосго өргөдөж байгаа. Энэ юу юм бэ гэхээр зэрэг улсын хурлаар хэлэлцэн батлагдж байгаа олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэдэг ийм гоё нэртэй нэрнийхээ тас эсрэгээр одоо хүний эрхийг зөрчсөн бидний иргэдийн дуу хоолой эрхийн гол одоо баталгаа болж байгаа энэ сошиал сүлжээг хаах ийм хуулийг цахим хөгжлийн гэдэг сайд учрал оруулж ирж байгаа. Энэ хуулийг та бүгд маань батлуулж болохгүй бид нар батлуулж болохгүй гэдгийг 12 сарын 10-ны энэ өдөр одоо боломж олдсон дээр дахин сануулсан хэлье. Энэ эрх барьж байгаа нөхдүүд иймэрхүү увайгүй хуулийг батлахдаа нэг арга хэрэгсэл хэрэгэлдэг. Нэг болохгүй бүтэхгүй иргэдээс дэмжлэг авах нэг сэдв болдог. Тэр сэдвээ өөрийнхөө далд санааны халахвч болгож хэрэгэлдэг. За иргэдийн үг хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх энэ сошиалыг боомлох тухай хуулийн нэр юу вэ гэхээр зэрэг одоо хүүхдийн хүч хэрхийл олон нийтийн эрхийг хамгаалах гэдэг яг энэ технологиор орж ирж байгаа. Энд ямар ч эрх хамгаалах тухай хууль байхгүй харин эсвэргээрээ та бүгдийг бидний эрхийг боомлох гэж байгаа энэ хууль шүү. Энэ хаагдах юм бол биднэрт өнөөдөр ингээд үгээ хэлээ зогсож явах боломж олдохгүй шүү гэдгийг цаашдаа анхааруулъя. Энэ хуулинд маш сон сэрэмжтэй байгаараа орж ирэхээс нь ахуулаад хилцгээс нь ахуулаад эсэргүүцэх батлуулахгүй бүхий л арга хэмжээг авах ёстой шүү. Тэгж өөрсдөө эрхийг хамгаалах ёстой шүү гэдгийг хэлье. За ингээд хүний эрхийн өдрөөр бол одоо энэ гол мессежийг өгөхийг зорилоо. Энэ дээр анхааралтай байгаарай гэд маань